Бас одоо сайн сайхныг өгч чадчихвэл ер нь энэ хүн болсны л одоо бахархал юм л гэдэг. Одоо би заримдаа хүмүүс бичиж одоо дандаа л сайн уус гэж явж явах юм бүр шизороод гэлтийдэг. Шизорох шилдэ яг хүн илүүтэйгээр их хүн болсноороо ч гэдэг юм уу те. Үр хөвгттэй болсноороо ч тэр гихүү юу гэдэг эсвэл 34 нас хүрснийхүү. Илүүтэйгээр одоо боломжлол одоо бусдад тусалж яах нь бол одоо өөрийнхөө одоо замыг засах төдийг үр хөвгтийнхаа ч гэсэн замыг засах бас тиймтэй холбоотой юм болоо гэж авих боддог болсон. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл мэндийн ундаа артишо. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Ивент тэтгэгч байгууллага Shop Mongolia. За эхлээд эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй артишок ундаагаараа дайлчих. Хөгсөвдгийг бас задлж байна. Наа чи ясан гоё өнгөтэй юм. Хөгсөд бас гоё өнгөтэй юмд дуртай. За ингэж. За cheers. Ямар гантай. Би чамд бас дахиад хөгсөд аягаа тавьчихсан. За ингээд энэ манд болжийг энэ хооронд нь юу хийх вэ гэхээр зэрэг. Надад хийх юм байл хийлгээрэй. Уучлаарай. За баг үгүйтэй ер нь бол ингэдэж штэ би айгүй сонин төрлийн хүн. Ингээд гэрээ цэвэрлж явахдаа ч юм уу хоол хийж явахдаа ч юм уу хажууд нэг гоё ингээд ярилцаад ингээд байж ах хүн байл айгүй гоё идэг. Илүү тэр хоол маань одоо юу гэдгийг амтдагч гэх юм уу эсвэл тэр хоол хийж гэр цэвэрлж явах явцсан тий ямар ч төвөггүй маш хурдан цагийн гэсэн хурдан болчдаг. За одоо ингээд усаа тавьсан. Усаа буцлангууд хоёлаа спагеттиг хийгээд уг нь бол юу карбонаранд шүү дээ ийм нарийнхан гомонгоос илүүтэйгээр нөгөө бүдүүн хэрцэн одоо лавшааны шиг хэрчсэн гомон илүү гоё идэг байхгүй. Тэгээ тэр харин жоохон ийм шалсан хэлбэртэйч байдаг. Тийм уртаараач байдаг тий. Тэр илүү тохиромжтой юу? Тийм тэр илүү гоё тохиромжтой байдаг. За тэгээд салаатаа бол яах вэ те. Тэгээд салаат бол бүр үнэхээр ингийн би зочин ирэх гэрч зочин ихээр энийг хийчдэг. Энэ хоолыг идэх байхгүй. Яа тэгэл бүх зочид маань үнэхээр дуртай байдаг. Тэ хамгийн гол нь маш хурдан болдог. Хамгийн хурдан л хоолтой. За тэгээд мэдээж материал олдохгүй гэсэн зовлон байхгүй тийм шүү дээ. Бүр хажуудлынхаа байрныхаа хажуудлын супермаркет руу орсон ч гэсэн яг энэ бүгдээрээ байж байгаа. Би ч 10 жил тахта их тийм шаргуу дайчин бүр ингээл энийг би заавал энэ дээр би хамгийн онцгой байх хэрэгтэй. Би энэ дээр гэл нэгдэг байсан. Тэгээд нөгөө Японд очиод би сурсныхаа дараа нөгөө японочууд ч бас хүнийг аяйгуу сайн хүмүүжүүлж чаддаг хүмүүс ч нөгөө дур зоргоороо авирлагч гэдэг юм уу те эсвэл хит их одоо тийм үг бас нэлээд сайн дарагдсан байсан. Тэгээд сая сонгуулаараа бас тэр нэг багын бас нэг жоохон чанарууд маань сэргсэн. Гэтэ би өөртөө их баяртай байгаа. Тэр нь болохоор муу хор шар биш. Үнэхээр сайн хүнийг тэр хүсэл тэмүүлэлтэнд хөтлж чаддаг те хүргэж чаддаг тийм одоо юу учраас би бас энийг бас гараад ирсэн их баяртай байгаа. Тэ нөгөө төгөөр болохоор бас сурч мэдэх юуг сурч мэдэх ёстой гэдгийг аягүй сайн тод олцсон. Тий тэгээ юугаа өнгөлөх ёстой юундаа илүү одоо тий анхаарах ёстой гэдгээ бас чамгүй олоод авчлаа л гэж би хараад байгаа л да. Тэгээ би болохоор юу гэж бодсон гэхээр хүмүүсийн юу гэж шуух нь хамаагүй. Миний үнэхээр юунд зориод байгаа юм те. Энэ бүгд өнөөдөр биш юм аа гэхэд хизээ нэгэн цагт хүмүүс танигдах цаг нь ирнэ. Одоо л хүмүүс яг өөрөө өөрсдийнхээ ам юугаар ингээд ярьжлээ гэд би орхисон байсан л та. Тэгээд сонгуулийн кампанид ажиллаар манай бас юунд ажилласан манай тойргийн иргэд маань айгүй хөөрхөн сүултээ бүр ингээд би ч нөгөө толгоогоо шаад одоо яаж мөнгө олно одоо яах вэ энийг яах вэ гэл ингээд тэгж байгаа юм чи тийх үед айгүй хөөрхөн ингээд нэг 6-7 машинтай тэр машины маань жолооч нар ингээд за өнөөдөр нэр дэвшигчтэй ингээд бид нэр хандив болоод юу яа өөрсдөөсөө мөнгөө гаргаад бензиний хийгээд явъя гээл те тэгэл нөгөө 100-аад хүмүүс чинь өнөөдөр бид нэр өдрийнхөө хоолыг өөрсдөө юу яа гээл энэ бол бүр үнэхээр намайг бүр өстой маш том юмд хөтлж ирсэн л та. Тэгээд бүх одоо компанид ажилласан залуучууд одоо бас ухуулагчтай дахин баярлсан сэтгэлээ
илэрхийлж байна. Тэгээ би одоо бас бодоод идэв тэднийг бас нэг баярлуулах юмсан гэж бодоод идэв. Тэгэл ерөнхийдөө бол бас баярлуулмаар хүмүүс бол үнэхээр их байна. Одоо тэгээд ямар ч ясан санаж явхад бүтэн хүмүүсийн ач тусыг те сэтгэлдээ хадгалж явхад нэг өдөр хариулах өдөр нь ирэх бахаа л гэж би хувьдаа бодсон шин. Магадгүй тэгэл өдөр болгоныхоо үйл явдлыг өдрийн тэмдэглэл хөтлөх юм уу? Угаасаа тэгсэн. Тэгээд нөгөө одоо тэднийг бас нэг ном болгож гаргах бодолтой байгаа. Тэрийг яагаад ном болгож байгаа юм гэхээр зэрэг яг тэр номыг уншсан хүн те зүгээр эндээс одоо юу гэх юм одоо гарахлаг болдог хаач хийсэн аа гэхдээ энийг уншсан ямар нэгэн байдлаар те хүн өөрийнхөө зорилгын төлөө те юу ч хамаагүй зоригтой ялангуяа залуус төр энийг зориг би тэр юугаа номныхаа нэрийг яг бодоод амлаа зориг дагаад шимэр гэдэг нэр өгч юмсан гэж бодоод байгаа. Гэхдээ бас хүмүүстэйгээ ярилцчихэж болно л та. Энэ бол шар буурцгийн тос. Хамгийн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүний нэг. Шар буурцгийн тос нь асар их амин дэмийг өөртөө агуулдаг. Ийм л учраас хүнсэндээ өдөр бүр хэрэглэхийг зөвлөг юм. Таны бэлтгэсэн хоолыг улам амттай тижээллэг болгоно. Янта тосыг амар мөрөнд байрлах өөрийн талбайд тусгаалan тарьсан шинэ буурцгнаас гаргаж авсан. Шар буурцгийн тос Янта хүн бүрийн эрүүл зөв амьдралын баталгаа. Өнөөдрийн өөдрөг 5 тухтай амьдралын эхлэл Lily America Mebel-ийн дэлхийн шилдэг чанартай брэнд тавилгууд таны бидний орчин үеийн амьдралыг хөглөнө. Шинэ зууны шилдэг сонголт Lily America Mebel-ийн дэлгүүр шинэ жилийн баярыг тохиолдуулан гэрээх тань чимж танд баяр хөөр авчрах газруудаа 30%, мөн бусад бүх төрлийн тавилга аксессуар гэр ахуйн бараандаа 10-30% хямдрал зарлаж худалдан авагчдаа бэлэг барьж байна. Утас 8988 38 89-38 38. Надад эрч хүч гоо сайхныг бэлэглэгч хамаа. Европын хөрснөөс таны ширээн дээр. Өнөөдрийн өөдрөг 5 тухтай амьдралын эхлэл Lily America Mebel-ийн дэлхийн шилдэг чанартай брэнд тавилгууд таны бидний орчин үеийн амьдралыг хөглөнө. Шинэ зууны шилдэг сонголт Lily America Mebel-ийн дэлгүүр шинэ жилийн баярыг тохиолдуулан гэрээх тань чимж танд баяр хөөр авчрах газруудаа 30%, мөн бусад бүх төрлийн тавилга аксессуар гэр ахуйн бараандаа 10-30% хямдрал зарлаж худалдан авагчдаа бэлэг барьж байна. Утас 89-38 38 89-38 38. Үеийн нэмжиг амттай өрмөц сайхан Монгол салаа. Бид таны аз жаргалын эрч. Өнөөдрийн өөдрөг 5 тухтай амьдралын эхлэл Lily America Mebel-ийн дэлхийн шилдэг чанартай брэнд тавилгууд таны бидний орчин үеийн амьдралыг хөглөнө. Шинэ зууны шилдэг сонголт Lily America Mebel-ийн дэлгүүр шинэ жилийн баярыг тохиолдуулан гэрээх тань чимж танд баяр хөөр авчрах газруудаа 30%, мөн бусад бүх төрлийн тавилга аксессуар гэр ахуйн бараандаа 10-30% хямдрал зарлаж худалдан авагчдаа бэлэг барьж байна. Утас 89-38 38 89-38 38. Хүн жаргал даадаг, зовлон даадаг гэдэг чинь. Одоо ингээ эргээ бодохоор янз янзаар хэлүүлээл тухайд мэдээж ямар ч хүн илдвэрээ хэлүүлэхэд бол сэтгэлээр унана тийм ээ. Хэцүүлдэ бас юм чинь. Яаж сайхан байх вэ? Ядчил ар гэр бүлийнхээ бодсон ч гэсэн эцэг эхийнхаа одоо тэр байгаа байлыг харсан ч гэсэн хин ч гэсэн ингээл те охиныгоо ингээл бас нэг илдв янзаар хэлүүлээл ингээд байхыг бол хүсэхгүй шүү дээ. Гэтэ бол одоо сая сонгуулийн явцад бол ар гэр бүлийнхэн маань маш сайн. Аав ээж маань хүртэл миний сонгуулийн ажилд яваад бүгдээрээ туслаад нэг сэтгэлээр ус ахтай хамаатан сатангу бүгд л явсан да. Тэгээд үнэхээр одоо зөвхөн тэднийхээ ачигч биш одоо тэгээд дэмжсэн бүх хүмүүсийн ачиг хариулахын тулд одоо сурч боловсроод өвшөө их мэрэл гэж би бодож байгаа. Ер нь бол олон хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг за тэгээд тэр дундаа төрж байгаа сэтгэгдлээд тод томруунаар чанга дуугаар олон хүний өмнө илэрхийлээд чаддгүй шүү дээ. Тэгэхээр бас яг энэ бол бас нэг тодорхой хүмүүст за яг тийм болов гэж анзаарагддаг үеийн үед тийм ээ. Бас магадгүй. Тэгтээ бол бас одоо ингээл би харахад хүүхэд ахын л одоо ангид болохгүй юм байл тэгж яан гээл те ингээл юу одоо тэр чинь өөрийнхөө л хэмжээнд жижигэн ч гэсэн дуу хоолой болж байгаа шүү дээ.
Тэгэхээр яг уу магадгүй энэ чанар бас надад байсан чанар гэж магадгүй гэж би харсан л та. Санал хураалтыг тоолж байгаа тэр орой чиний зүрх ер нь хаана байсан бэ? Би аюу тайван байсан. Би ерөнхийдөө бол бас мэдээж л одоо ямар хүмүүстэй тэр тэнд ч одоо үдсэж байгаа байлээ те. Гэхдээ бол бас нэг хүнд нэг ийм сонин үнэхээр ингээд ойр тойронд байгаа хүмүүс маань дэмжээл ингээд юу атахаар бас нэг жоохон нэрээ бас юу аач. Гэхдээ мэдээж дотор нь те одоо энэ олон хүмүүсийн хүсэл найдвар биелжээсэ бас ингэх юм бол бас нэг цаг хугацааны хувьд ч гэсэн бас арай эрт эхлэх юм да гэл ингээд бодчихсон үе байсан. Яа харахгүй тэгээд бол сонгуул гэдэг бол бас үнэхээр мөнгнөөс бас хамааралтай юм. Би болохоор аягүй сайн ойлгосон. Зөвхөн сэтгэл зөөрөх те одоо энэ юу байгаад бол мөнгөгүй бол бас үгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд нөгөөтэйгөр одоо сонгуулийн кампанид ажилт маань 30 сая төгрөг ард иргэдээс хандив ирсэн. Тэр бол ерөөсөө би бол бүрстэ алмаарсан. Яг үнийг хэлэхэд тэр мөнгөөр би сонгуулаа хийсэн. Мэдээж автоо хамаатан саднаас зээлж мэлээд ганц хоёроос нэг зээл мэйл байгаа. Амар инээсээ тэгэл та нэр тэгин ингэн гэлсэ. Дараа нь яг дараа нь би тэгин ингэн гэлсэ зөндөө олон юм болж байгаа юм л та. Энгийн иргэн за дуучин бүсгүй за яг тодорхой хэмжээгээр нийгэмд одоо олонний танил болчихсон нүүр царай боловч сонгуулийн талаар улс төрийн талаар төдийлөн мэдэхгүй анх удаага ингээд сонгуульд орсны дараа ер нь энэ Монголын сонгуул гэдэг юм хэр шудраг болдгийг чиний анзаарснаар засаж залруулахаар ч юм уу өөр одоо шинжилж өөрчлөм өөр ч юм уу тийм ээ за эсвэл одоо булхаа ч юм уу сэтгэгдэлд одоо гонсгор үлдсэн зүйлүүд юу вэ? Юу анзаарчихсан? Ерөнхийдөө бол асар том зохион байгуулалттай л одоо юу болт юм бэлэл гэж би харсан л да. Асар том зохион байгуулалттай бүтээлэг бас хэрээс ихтерсэн доромжлол тийм болдгийм байна гэдгийг бол би аягүй сайн ойлгосон. Гэхдээ яг хүн өөр үнэхээр хүсэж мөрөөдчихэвэл те тэмүүлжээвэл зориг зүрх байгаа бол одоо тийм юмд уйлаад явах тумам гэдэг шиг одоо тэгэл зориод ич те. Тэгэл тэр мэтийн эрсдлийг бол одоо хүлээж давж иж л одоо зорьсондоо хүрнэ гэхээс бүх юм амархан бүтдэг бол одоо хүн болгол одоо бас зөндөл олон бүгдээрийнх нь хүсэл мөрөөдөл биелээл те одоо зорьсон сайн сайхандаа хүрлээ шүү дээ. Тийм учраас энэ бас нэг онцгой бас нэг төвчээр дээрэс нь би нэг юмд юу ажсан хүмүүс ингээл одоо хэрэн л намайг ингээл те гадуур ингээл баг ингээл наарагийн ардч би байсан шүү дээ гэл. Би өөрөө ч танихгүй хүмүүстэйгээ яриад явж гэн таньдаг хүмүүс маань ч тэгээ яриад явж гэн. Тэгэхээр зэрэг юуг анзаарч байгаа гэхээр зэрэг би бол ингэж бодож байна. Үнэн гэдэг өөрөө үнэн гэдэг чинь нэг илэрх үе байдаг шүү дээ. Гэхдээ үнэн бол яг аргагүй цаг хугацаанаас хамааралтай байна. За тэгээд яг хэвээр үнэн бол ерөөсөө цаг хугацааны боолол юм байна. Байдаг бол цаг хугацаа тэрийг нь харуулдаг. Тийм учраас тэртээ цаг хугацааны шалгуураар миний үнэн мөнийг хүмүүс мэдэх өдөр ирэх учраас би өнөөдөр үгүй ээ тэр тгээгүй. Үгүй ээ би ингээд хүмүүст батлах гад харуулах гад те ингээд чичрээд ээж явах л гэж бодсон. Тэгээд орхичээ цаг хугацаа өөрөө харуулна. Миний үнэн мөнийг үнэхээр юунд зарсан байсан те яасан байсан зарим хүмүүс нь магадгүй санал хуваах зорилгоор ороод мөнгө төгрөг авсан амьдралаа сайжруулсан гэж тэгж байгаа юм л та. Тэгж ярих хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүст бол хандаж хэлэхэд бол одоо бас л яг саяныхаа л үгийг хэлнэ. Ер нь бол би хизээнээсээ ашигын төлөө амьддаг хүн бол байгаагүй. Цаашдаа ч мэдээж тэхгүй. Хитэг баяжаад хагартлаа баяжаад юугээ хийнэ. Амьдрал чинь бас нэг жоохон хонсон байхтаа амттай шүү дээ. Би болох гол бүтээх гээл те. Би чамайг их гоё 50 яриулах гээд инглээ л те. Баярлалаа. Жоохон уух юмнуудаа ууж агаарай. Хөөе би энийг уусан чи энэ ямар гоё амттай юм бэ? Тийм хөгс овд үнэхээр гоё. Цэвэр зэрлэг Монголын хөгсөнд ургасан зэрлэг нэрс жимсээр хийсэн. Өстой гоё амттай. Өсгөөчүүдийг дотроос нь гэрэлтүүлдэг өвдөстэй. Яагаад гэвэл одоо цусыг шингэлэн за одоо нөгөө антиоксидантыг бий болгоно, шинэ дэсийг нөхөн төлжүүлнэ. Ийм өвдөстэй. Би бас өөрөө нөгөө нэг органик Монгол одоо газар тариалангийн өв дэмжиж байгаа. Тэгээ өөрөө бас энэ бизнест бас орохоор бас зорж байгаа. Тэгээд одоо бас жоохон судалгааны ажил ч гэдэг юм уу те. Тиймнүүдийн бас мэрсэр боломжоор хийгээ явж байгаа. Үнэхээр бас аюу гоё үйлдвэрлэлтэй юм байлээ. Яг л их орны те эрүүл хүүхэд эрүүл хүний төлөө бас энэ органик үйлдвэрлэлүүдээ аюу дэмжих хэрэгтэй юм байна гэж би харсан. Энэ бас ямар за 17 оны 1 сарын 1-ээс нөгөө ч мөр гэрэл цацраад явах хүн дээ.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл мэндийн ундаа артишок. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Ивент тэтгэгч байгууллага Shop Mongolia. Бунжаагуудаа ямар бэлэг бэлдсэн бэ? Бунжаа хүүдээ юу? Бунжаа хүүдээ нэг сүртэй бэлэг мэлэг бэлдээгүй. Ер нь бол их гоё сагалгаар том одоо нэг Канад загварын гэдэг шиг тийм сүлд мод заасдаг тийм ээ? Тий. Бунжааг яг гидсэнд байхад нь авч ирсэн. 7 сартай байхад нь. За. Тэгээд яаж исэн гэхээр тэрийг аваад хамгийн гол нь нөгөө нэг бүр яг хүүдээ зориулж авч ирсэн. Тэр нөгөө шинэ жилийн соёл гэх юм уу да. Одоо тэр соёл бол бас яг манай аавын гэр бүлээс гаралтай. Айл л одоо бүр социализмын те манай аавын аав одоо манай өвөө маань цэргийн хүн байсан. Өөр хангаа аймгийн хайрхан дулаан сум. Тэгээд тэр өвөө маань одоо цэргийн өрөө өнгөрлөө Орос цэргүүдтэй айгүй их хамт байдаг. Тэгээд нөгөө Оросуудаас айгүй их юм сурцсан. Тэгээд нөгөө 8 хүүхэдтэй айл чинь нөгөө гэрээ шинжил болохоор тэр үед штэ айл л манай аав ээжийн л одоо хүүхэд насны үе гэхэр чи айгүй гоё тэгж тэмдэглэдэг тийм айл байсан байгаа юм. Тэгээд нөгөө бидний хүүхэд байхаас л шинэ жил бол айгүй онцгой баяр байсан. Аав ээж маань маш их ач холбогдол өгдөг. Нөгөө хүүхэд чи юу харж өссөн тэрийгээ дуурайна гэдэг штэ тий. Тэрнээсээ өөрийн мэдлэггүй суралцсан байдаг. Тийм болохоор одоо тэгэл шинэ жилийг бол үнэхээр одоо ёслол төгөлдөр хийх гэж зорддог штэ. Сэтгэлийн таашаал авах агшин бол яг энэ шинэ жил байдгийн болов. Яг хөө ерөнхийдөө бол би бас ингэж хойдоо боддیں۔ Шинэ жил бол магадгүй бас нэг уучлалын баяр гэж магадгүй. За энэ жилд одоо жишээлбэл зөндөл олон юм тохиолдож байгаа шүү дээ. Хүмүүс одоо за миний үед ялангуяа одоо ингээл маш олон хүмүүс ингээл дайрч давчлаа. Одоо магадгүй зарим нэгэнд нь одоо танихгүй хүмүүст бол одоо юу байгаа юм бэ? Энэ дотроос энэ чи таньдаг найз нөхөд энэ төргээд одоо юм байгаа шүү дээ. Тэгэхээр яадаг гэхээр зэрэг яг энэ өдөр энэ жил болсон бүх одоо тий энэ жилд болсон бүхэл одоо таагүй болон тий одоо нэг тийм дурсмааргүй тийм одоо зүйлүүдийг сонсохыг хүсээгүй байсан боловч сонсогдсон тэрхүү үгнүүдийг мартдаг. Яг энэ онд нь үлдээгээд цоо шинэ хүн энэ дараагийн он руу ордог тийм өдөр юм болов гэж би бодож байна. Нэг ясандаа сэтгэл доторхоо цэвэрлэх. Илүү хогоо гаргаж хайна. Ер нь уучлан гэдэг чинь бол яг үнийг хэлэхэд өөрийгөө л одоо айгүй сайн цэвэрлж байгаа тийм алхам юм бэ гэж би ойлгоод байгаа. Тэгээд уучлалгүй сэтгэл тээж явж байгаа хүн бол ерөнхийдөө бол байнга бухимдалтай, уур бухимдалтай те. Одоо юу гэх нэг жоохон хорссон ч гэх юм уу те. Одоо энэ сэтгэл бол хүнийг өөрийг нь маш их бачууруулдаг, сайн сайхныг нь хаадаг те. Ийм сэтгэл учраас одоо тэгэл зөндөл бол ялангуяа би ч одоо сошиал муучлаараас овоолоос хэрүүл оруулаас хийждэг хүн. Тэгэл өөрийнхөө бас зөв гэж ботсон юмыг баталгаалаас хүмүүстээс ам мөрин штэ. Тэгээ тэр болгоны чинь би дотроо бодоол те ингэж явах ямар ч шаардлагагүй. Тэгэхээр зэрэг магадгүй энэ шинэ жил бол энэ жилд болсон таагүй бүх юмыг үлдээгээд таатай зүйлүүдээ тээж аваад илүү гой сайхан болгох ёстой. Тийм одоо юу юм болов гэж хойдоо боддیں۔ Энэ сэрний хэмжээ болж юу? Болцсон. За. Сэр мэн болно. Хямагч болчлаа. Ер нь өнөөдрийн хоол үнэхээр их хөнгөн байна шүү. Яг энэ үед хоёлаа баг ярьсаар юм байгаа. Хоолыг бол юу хийсэн юм уу? хоёлаа дуу аялаа л да. Энийг хүндэл гэж хэлэхэд манай ээж болохоор уран бүтээлэл бити хаяллаа юу гэдэг хэлдэг. Өөрөө урлагийн хүн болохоор ч гэдэг юм уу тэгэл. Би хийн. Гэхдээ эн чи хүн чи бас эн чи нэг юмыг бас нэг тий онгод орсон. Эсвэл альва нэг зүйлтэй уялдуулсан тийм хийх хэрэгтэй шүү дээ гэл тэгэхээр журам бүтээлэл хийрэн. Тэгэл хамт тоглолт моголт үзэл энэ тэнд явна. Тэгэхээр дандаа тийм. Биш тохныхоо ястай тайзан дээр өөрийнхөө тоглолтыг хийгээд байчихыг л харах юмсан. Айгүй хөөрхөө. Тэгэхээр бас өөрөө бичиж байгаа юм чи. Бунжаа ганцаараа байгаад байхгүй бах. Найз залуу бунжаагийн ирээдүйн аав гэж. Тийм. Яхаа тэр бол би бол яг ингэж утсан штэ. Яг ингээд хүү ер нь яаралт аарна гэдэг бол бас айгүй үнэл юм байлээ л те. Тэгээ ялангуяа ийм амьдралын одоо нарийн ширийн одоо бүр ийм те хувийн амьдралын ийм зүйл дээр бол бас их яарад тийм юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ нөгөөтэйгөр яг хуу мэдээж л одоо тэр цаг хугацаанд болох байлгүй. Тэгээд одоо нэг тгийж яахаас илүүтэйгээр хүүхдээ сайн хүмүүжүүлээд өсгөөд явжээ. Бас сайн эхнэр байхад
яаж байдг юм бол би мэдэхгүй шүү дээ бас. Одоогоор ер нь бол ганцаараа л зүтгээд байна уу? Ганцаараа л байгаа. Их толгоолсон юм ихтэй. Зүгээр шүү дээ, хамаагүй шүү дээ. Тэгэл ерөнхийдөө бол бас энэ бүхэн бас нэг хувь тавилантай холбоотой ах гэж боддیں۔ Мэдээж тохиолдох ёсгүй зүйл хүний амьдралд нэг тохиолдод эдгүү л ах. Саяхан сошиал дээр бас ингэ бичсэн байсан шүү дээ нөө. Хүний сайн ханыг өөрөө хайж олдгүй маа. Тэр чи бурхан илгээд юм аа гэх. Харин бүр ямарсан би наадах чи юун дээр Facebook дээр шеэрсэн. Өө энэ чи хайдгүй юм гэртээ суучээ. Хаалга юм тогшоод ирэх юм болоо да. Их хөвчлээ бас болно. Ямар хүн ер нь чамтай байвал чиний сэтгэл ханамжтай байх юм. Одоо эрэгтэй хүнд ямар нэгэн байдлаар шалгуур тавиал те. Аха. Тэгсэн чи одоо бодоод исэн чи тэр барыг айгу буруу юм шүү. Тийш дээ, буруу штэ. Харин буруу юм бэ. Тэгэхээр одоо овол мэдээч миний хувьд хэрвээ эрэгтэй хүн те одоо надтай амьдралаа холбох, дээрээс нь миний хүүгийн аа болох те. Тийм хүн бол бас хамгийн гол шалгуур нь мэдээж юу юм за хамгийн гол шалгуур нь мэдээж намайг чинь сэтгэлээсээ хайрлах те. За нөгөө төгөр бас нэг хүн байгаа штэ хайрлуулах ёстой. Тэр чинь миний хүү. Тэгэхээр зэргийн чинь бас айгүй том хариуцлага болчихж байгаа юм л та. Тэгээд одоо яг миний жоохон анзаараад байгаагаар залуучууд маань жоохон хариуцлагаас зугтдаг болцсон юм уу. Тэгэхээр одоо мэдгүй. За тэгээд хувь тавилан нь бол ирнэ үстэй. Цаг нь болохоор тэгээд цэнзүр мензүр тэр дүрм шаардлага бараг харагдаад ер нь бол сэтгэлээрээ хөдөлгөөн. Гэхдээ би бол ингэж боддөг штэ. Би ерөөсө хизээч эд баялаг те мөнгө төгөргөнд бол одоо юу гэх юм хамаг анхаарлаа унахгүй. Миний хувьд бол ямар амьдрал хамгийн сайхан бэ гэвэл те байсан ч байгаагүй ч те одоо ямар нэгэн эд зүйл болон хүчин зүйлийн нөлөө хамааралгүйгээр би энийг хайрлж хүндэлж идэг ойлголтоо дэмждэг тэр л ад жаргал юм. Тихгүй нэг мянган нүүрлөө маш мөнгө шидчихэл одоо те ямар ч хайр хүндлэл байхгүй гараа явчихдаг. Тийм амьдрал бол тийм амьдрал хэрэггүй штэ хүнд юу. Чиний хэлсэн нэг өгүүлбэрийг ч сонсдоггүй байвал уу? Тийм штэ. Тэгээд дэмжидгүү надад нэгэн санаа байж идэг те. Одоо тэ дээрэс нь би чинь бас аим нийгмийн гэж гүйдэг те бас тэр мэрийн манаас тодрог дэмждэггүй гэхэд ядаж ойлгодог те. Болиулах гэж оролдохгүй тийм хүн байвал айгу зүгээр юм байна л гэж би ойлгосон. Амны бэлэг гэдэгт итгэдэггүй. Итгэдэг. Тэр чинь угаасаа яг надад болдог байхгүй. Би одоо бунжааг төрүүлэхээс өмнө зөндөл одоо бас эмэгтэй өнөд бас олон зүйл тохиолдчихлээсэн л да эрүүл мэндийн хувьд. Тэгэл ингээл баг 3 жил дараалч нараа хүлхэнд болжээ гэл би ч юу яасан штэ. 3 жил тэгээ зарим үед нэг үед тэр мэдээ айгуу тийм хэцүү санагдах тийм үе бас байсан. Гэхдээ дараа нь бунжааг олсны дараа амны бэлгээс аш тийм бэлэг гэж гэл. Тэгээ одоо заримдаа ингээд намайг янз бүрийн ингээд хүн амьтантай ингээд холцсон байнгут би ерөөсөө яадгүй шүү дээ. Өө амны бэлгээс аш тийм бэлэг гэж. Тэргээд надад өгчөж гэл заримдаа тоглолоо. За тэгээ карбонара маань болохоор одоо гинт хоолныхаа ярил байна. Карбонара маань болохоор ингээд баг зэргийн сонгон ногоон сонгонд гой чимэг оролт ингээд бейкон шарчин те ингээд шарж байхдаа юу хийх ёстой вэ гэхээр баг зэрэг оливын тос хийгээд яачаар гом маань ингээд наалтахгүй айгу гоё ингээд нэг нуурж онсон болчдөг байхгүй. За ингээд өгч болгоны чансан усаал юу өгвөл хаях гэдэг лээ. Ашгүй хайчааг нь ямар гэхгүй. Харин тий. Яг өндөгтөө ингэж сэр холиод амтлагч паста хийж явах юм би өнөөдөр анх удаа харж байна. Наад чинь болохоор яг энэ нөгөө карбонарагийн үндсэн паста нөхгүй. Заавал одоо дэлгүүрээс үнэтэй паста маста худалдаж явах хэрэггүй. Үндэг пармезан пастаг хоёроо яваал. Сүн кремээр бас хийгээд байт юм байлээ. Тийм бас болдог. Пистолга хийгээд. Баярын өдөр амар энгийн хоол хийсэн. Гэтэ яг вэ маргааш нөгөө дээрээс бас хүмүүс одоо ингээл янз бүрийн хоол идээд одоо ихэвчлэн бас манайхан баяраар бас бууз мууза хийдэг шүү дээ. Тэгэхээр бас иймэрхүү хоолоос жоохон сонирхолтой байж магадгүй. За яг үнийг хэлэх жоохон цаг тавчаад хамгийн гол нь өөр бас нарийн ширийн хоол хийхээр арай их цаг орох гэсэн аахгүй. Орой өөр нь ямар хүсэл шивнэхэр төлөвлөж байна. Одоо нэг нөгөө хэлэхэд бол одоо тэгэл хүсэх одоо юмнууд байгаа штэ тий. Одоо бас яг үнийг хэлэхэд бол одоо
хүмүүнтэй сумаар л штэ. Ой. Тийм учраас хайрлах тийм аавтай болгочмоор л штэ гэж. Тийм учраас амны бэлгээс аштын бэлэг гэж хоёулаа бас яг энэ сэдвээр ярьсан. Ер нь бол нэвтрүүлэх авсан зочдын маань ярьсан зүйл тун удалгүй биелээд идэг. Тэгэхээр дараа жилийн bon аппетит би оройд хөнөхөртэй болсон гэж ярьж байна. Гэхдээ энэ бол яг үнийг хэлэхэд хүмүүсийн боддог л бодол шүү дээ. Энд чинь энэс нэг энэ бодлоос ичээд ч юм уу те тэртээ тэргүүл хүмүүс хосоор амьдэрдэг. Энд чинь хосол амьдрах тавилан бидтэй энэ чинь амьдралын энэ чинь хорвогийн зам шүү дээ. Тэгэхээр эндээс одоо нэг нэрлэхээр л би нэг мөнхийн ганцаараа нэг эмгтэй лаг хүчтэй эмгтэй байх гал үгүй шүү дээ. Өөрөөсөө хүчтэй эрэгтэй хүн бас энэ чинь бас нэг хаяад эрхлээд ууя. Байж байна шүү дээ. Яг үнийг хэлэхэд тиймэр л байгаа шүү дээ. Тэгэхээр бол үннээс бол одоо зайлшгүй л те. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл мэндийн ундаа артишок. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Гэхдээ айгуу сонин штэ ингээд жишээлбэл би бол одоо ингээд Бунжагийн аавтай фейсбүүкээр танилцчихсан. Тэгээ одоо ингээд фейсбүүкээр л хүнтэй танилцахгүй гэж боддгийн. Тэгээ одоо гадуур явж байгаа л таарлах юм шиг. Тэгээ чи хайж болохгүй гэхээр чи гэртээ сууж хинч манай хаалгад төгшөх юм бэлээ. Бунжагийн аавын тухай чи бас нэг дэлгэрэнгүй ярьдаггүй шүү дээ. Бунжагийн аав чинь Бунжагийн аав сайн залуутай уулзах уу? Уулзах байгаа л да. Гэхдээ сая нэг өнгөрсөн 8 сард нэг уулзсан. Уулзах хүсэлт тавиад уулзсан. Хальт 1-2 цаг. Тэгээ айгүй адилхан штэ Бунжаач аавтайгаа. Тэгээд яг хөө тэгээд би бол нэг заавал ингээл нэг хүнд ингээл нэг түүг утах гал те. Одоо юу гэдгийг ингээд хүн хүсгүй байгаа бол хүнийг алдах хэрэггүй штэ. Гэхдээ хүсгүй ч байдаг юм уу эсвэл магадгүй өөрхийн даа санаа зовоод идэх ч юм уу би мэдгүй л дээ. Тэгээд бас нэг тийм наачиг юм нээлттэй илэн талангүй хүн биш учраас өөр хүн болгоо наачиг байх хэрэггүй л дээ. Шүү байх. Наачиг ингээл одоо 77 болж байгаа тоочол одоо ингээл гэрний чим шиг тэнийг чим шиг бас тэгээ одоо бас магадгүй зарим ирчүүд миний энэ байдлаас бас нэмэдэг байж магадгүй юм. Энэ амцар гацсан өхөн ч одоо бас гээд яах юм бэлээ. Гэхдээ энэ амцар ч гэдэг юм уу энэ одоо нийтдээ байх маань бас намайг их олон зүйлд авардаг л та. Одоо жишээлбэл зүгээр л нэг одоо юу гэдгийг нэг цаг хугацааг нэг хэсэг цаг хугацааг өнгөрөөе гэж бодож байгаа хүн бол над дээр бол ирж зүрхэхгүй бах уу. Бах уу айгуу. Ирээд чирэггүй гэдэг одоо хэлчихлээ. Тэгээ бараг хэлчихлээ шүү дээ. Хэрэгээ цагийн гац. Одоо энэ чинь ямар 24-т охин байгаа шүү дээ биз дээ энэ чинь. Бас нэг арай нэг өөр юм харж, өөр юмд зорж явдаг нас болчлоо шүү дээ. Чиний бас яг энэ салаатанд хэрэгэлдэг амтлагч бол энэ биш гэсэн тий? Тийм. Манайд байгаа амтлагч бол арай ондоо байна. Тийм. Гэхдээ яг зүгээр энэ болохоор яг Цэсар дрессиг байна. Минийх болохоор нөгөө жоохон адилхан Японд гэхдээ яг гүнжтийн үрээ гэдэг шүү дээ. Тий. Гүнжтийн үрээр хийсэн тэр бүр онцгой гоё юу оруулах лээ. Яг ийм савтай мөн гэхдээ бор өнгөтэй байдаг. Зөв. Тийм. Чи бас их сайхан хоол ичлээ. Маш сайхан өнөртөж байна. Миний хоол айгүй энгийн. За би танд аярлаа тэгээ. За тэг. Ингээд нөгөө юуныхаа гомьныхаа шүүснээс хийсэн шүү дээ, тий. Тэгэхээр энэ маань ингээд нэг их наалтахгүй. Бас их боломжийн болтын. За тэгээд энд соус нь байгаа гэхгүй. Энэ хоолн дээр энэ салаад үнэхээр тохирдог байхгүй юу? Тийм ээ. Нөгөө жинхэнэ өнгө чи энд явж шүү дээ. Маш сайхан харагдаж байна. За энэ чинь л одоо нөгөө сэтгэлийн таашаал гэдэг чинь бас нэг хэсэг шүү дээ. Яг өнөө ер нь гэхдээ гэртээ ч гэсэн би бол бас тийм сонин аливаа амиг төгс хийх гэж айгүй их зүтгэдэг. Тэгээд орчин тойрны ч гэсэн гой сайхан байх гэж тэ орой гэртээ хоол идэж байхдаа ч гэсэн ширээн маш гоё. Яг л одоо хүмүүс ресторанд хоол идэн гэдэг шүү дээ. Тэр шиг л одоо бас гэртээ тийм уур амьсгалах бүрдүүлэх дуртай. Би тэндээс боддоо яг хөө тэрийг харж байгаа хүүхэд бол бас тэндээс суралцаад ирээдүйд бас тэгж оршин тойрноо цэвэрхэн цэмцгээр гоё ялгадаг тий. Өөрөө тэг юмаа хийдэг. Тэр хийж байгаа юмнаас идж байгаа юмнаас ойр орчноосоо кайф авдаг байх нь айгүй зүг юм байна гэж би бодод байна. Амсах уу? За тэгээ. Аяхан алга. Яг юм болдог байхгүй юу? Маш гоё. Маш сайхан амттай.
Шинэ жилийн орой мэдээж гэртээ хөгжим тавих бах, зургатаа асаах бах тийм ээ. Ямар сувг, ямар нэвтрүүлэг үздэг вэ? Ямар хөгжим сонсдог вэ? Ерөнхийдөө тэгээд янз бүр те сувгаа эргүүлж байгаа те. Одоо манайхан бол миний нэвтрүүлгийг үзээс очилтаа бүгдээрээ. Тэгээ орой болохоор яг үндсийнхаа телевизийг тавиад ерөнхийдөө жоохон амиг сонсоод. Тэгээд одоо баяр баясгалаа. Манайхан ч тэгэл гэртээ дууж бүжүүлэн бүгд ирэн нөгөө 5 хүүхэдтэй надаас босдон баг бүгд өсөж үрчилсэн. Би 2 олцсон, босны 3 4 5 гэгээ явцсан. Тэд нар ч бүгдээрээ ирэн тэгэл үнэхээр маш том гэр бүлийн бас баяр болтой л доо. Гэр бүлийн пари болох нь шүү дээ. Би аюулсан сондэ. Манай ээж хоёр бид нэр жоохон байхдаа бүжиглээ л аа. Би нөгөө Celine Dion-ы I love you гэдэг дууг тавьсан. Нөгөө их чинь бүжиглээ. Бид нар хараалцтай л үү гэл. Тэгэл баяр юм чинь тэгээ те. Яаж л одоо баяртай сэтгэлээ илэрхийлмээр нь гаргамаар байна те. Тэр хүмүүсийн л одоо юу штэ те. Ерөнхийдөө гэр бүл гэдэг бол эцэг ихэн аз жаргалтай бие биендээ хайртай дуртай хിവэрэ халуун дотн хിവэрэ энэ бүгдийг харж байгаа хүн бол яг л тийм одоо сэтгэлээр хүсдэг юм байна л гэдгийг аягүй сайн ойлгосон доо. Хаад маш сайхан хамтдаа оржээ. Ягаад дахианы мах сонгож хийсэн гэхээр зэрэг энэ нөр бейкон учраас дахиагаа нэлээд гол жоохон ийм одоо жоохон шаргалцлан шараад амтал айгу тохирч байгаа юм. Маш сайхан. Магтуул гал итгэж байгаа юм гэсэн. Заримдаа ч би яг л хүүхэд чийлээ. Тэгээд одоо би бас энийг айгу чухал чанар юм байна гэж би харсан. Манай найз заримдаа хэлдэггүй чи яа хүүхэд чиг юм аа. Би заримдаа бүр дууралчаар яг гөлөг шиг байна. Нэг ингэжсэн л нэг жоох юм болоод ингэсэн явж идэг. Тэгэхээр энэ бас айгу тийм зөв чанар юм шиг байна. Яа тэгвэл хүн ер нь нэг юм хүүхэдлэг, гинэн, ариухан те ийм зүйлийг гээх тусмаа л илүү их чанга хатуу те одоо бусдыг инэрх сэтгэлэн ч гэсэн тэр бүр хөдлөөд идэггүй. Магадгүй ингээл тэр нь ч тусалж юмсан, энэ чинь юмсан гэдэг маань магадгүй 34 нас хүртэл маань миний нөгөө хүүхэдлэг зан чанар маань одоо хэрэг байгаа болохоор л одоо тийм байт юм болов гэж би бодоод байна. Тэгэхээр бас 17 онд хүмүүсээ хүүхэдлэг бас энэ зан чанараа битгий гээгээрээ энийг бол хэдэн нас ч хүрсэн байсан гэсэн те нэг хүүхдийн нэг гинэн ариун сэтгэл шиг юм сайхан сэтгэлийг насан туршдаа тээж авах хэрэгтэй юм байлээ шүү л гэж би ойлгосон. Маш сайхан байна. Тэгэлгүй яг хүүхд бол нөгөө жинхэнэ цагаан цаас шиг юм болгоныг цагаан талаас нь дандаа гэгээлэг, өнгөлөг, өөдрөө талаас нь харж жоохон юмд гэсэн баясаж инээж чаддаг тийм чин сэтгэлээс инээж чаддаг. Ийм байдаг учраас үнэхээр сайхан тоост хэллээ. Бид нар яг өнөө маргаашийнхаа энэ 16, 17, 18, 19, 20 он биш те. Бид нар магадгүй 40 он гэхэд 50 он гэхэд бид нар ямар зэрэгтэй улс байх юм те. Өөр хүүхэд маань ямар улсад амьдарч үлддэг байх юм гэдгийн төлөө бид нар өнөөдрийгөө магадгүй золиослчих хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний өнөө маргаашийн аз жаргалтай боломж орчингоос илүүтэйгээр ирээдүйн хойш болсон бидний өөр хүүхэд маань ямар орчинд, ямар улсад, улсынхаа ямар эзэн байх юм тэрэнд бид нэр айгүй гой зүрх сэтгэл нэгтэйгээр одоо нэгдэж л явах юм бол магадгүй 20 жилийн дараа бид нэр өнөө нөгөө утаа мутаа гэл нөө бидний байнга л бухимдаад байдаг энэхүү ахуйн асуудлууд, улс төрийн асуудлууд энэ бүгд одоо цэгцэрсэн сайхан одоо тийм улсын төлөөлөл бүгдээрээ зориг, сэтгэл зүрх нэгдэн одоо тэмүүлъя л гэж хэлмээрээ. Тэгээд гарын бэлгээ гардуу. Бэлэг байгаа юм. Ананастай тараг байгаа юм гэхгүй. Яг бай. Үнэхээр энд бай. Ямар гоё вэ? За баярлалаа. Үнэхээр айгүй гоё амттай юм бэ. Тий. Янта брендийн одоо манай ширээн дээр байгаа бүх төрлийн бүтээгдэхүүний дээжний дотор байгаа. За тэгээ Mom Muscle компани хамт олон шинэ жилийн баярын мэндчилгээ болгож зам уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэж хүсэл зорилго нь өөдрөг бүтэмжтэй байг гэдэг энэ бэлгийг бэлгэлж байгаа. Маш их баярлалаа. Артишок ард түмний эрүүлж. Артишок брендээ танд бэлгэлж байна. Мэдээж эрүүл энхийг хүсье. Маш их баярлалаа. За мэдээж Артишок бол үндэсний маш сайхан органик брэнд те. Тэгэхээр Артишокийн хамт олонд бас маш их баярлалаа. Хамгийн гол нь үндэсний те баялагаараа үндэсний брэнд бүтээгээд Монгол хүнийхээ эрүүл мэндийн төлөө хөдөлмөрлөж байгаа Артишок брендийн хамт олонд бас талархад дэвшүүлээ. Амжилт сайн сайхан бүхний хүсье өрөөё. Европын хөрснөөс таны ширээндээ. Яах нүдэ гэхгүй.
Сакс дөрөн жимс бол мэдээж ширээний сайхан чимэг за эрүүл мэндийн бас маш сайхан аминд юм байгаа. За Хано брендийн хамт олон Европын хөрснөөс Монголд гэдэг ураатай ажилладаг танд сакс дөрөн жимсийг бэлгэлж байна. За баярлаа. Мэдээж тэгээ Хано дэлгүүрийн хамт олонд бас баярлаа. Үнэхээр бас айгүй гоё шинэ органик жимснүүдийг авчирч ирдэг. Мэдээж Монгол улсын хувьд бол энэ одоо нарийн тэ жимснүүд ургах боломжгүй байдаг. Тийм учраас яа харахгүй бид нэр энийг гадаадаас авдаг. Гэхдээ гадаадаас авч байгаа бүтээгдэхүүн маань хэр чанартай байна, хэр бидний эрүүл мэндэд тэ одоо эерэг нөлөөтэй байна, хэр бидний сэтгэлийн таашаалыг тэ мэдрүүлж ин гэдэг нь айгүй чухал байдаг. Тийм учраас бас яг тэр Европын хөрснөөс Монголд энэхүү бас чамин тансаг жимснүүдийг оруулж ирдэг. Хано компани хамт олондоос шинэ жилийн баярын мэнд хүргэе. Ажил үйлсэд амжилт сайн сайхныг хүсье өрөөё. Баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг бэлгээ дийлэхгүй нэг бүгдийг авч явж. Цэцэрлэг мэндчилгээний хамт олон бол өнөө орой танаа гэрт зочлно гэдгийг би нэвтрүүлгийнхэнт хэлсэн. За баярлалаа. Дахиад бэлэг өг. Мэдээж ширээнд байх хамгийн сайхан өнөртэй хамгийн сэтгэл татам үзэсгэлэнтэй цэцгийг бол танд бэлэглэнэ. За тэгээд нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Shop Mongolia худалдааны сувгийн хамт олондоос шинэ жилийн мэнд хүргэе ирж байгаа шинэ он болоод та бүгдэд ажил үйлс нь өөдрөг ололт амжилтаар дүүрэн ийм сайхан он байх болно. За мөн нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Ice Cashmere хамт олон та бүхэндээ бас шинэ жилийн мэнд хүргэе. Broadway хоолны сүлжээ рестораны хамт олондоос шинэ жилийн мэнд хүргэе. Халуун мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. За үнэхээр түрүүний нар актер ярьдаг шиг сэтгэл доторх одоо хэртэй, бохор, хүнд ачаага гөвж хаяад дараа жилдээ маш сайхан аз жаргал дүүрэн байх тэр сэтгэлийн орон зайгаа бас цэвэрлэж бэлдээрээ тэгээ өнөө орой бүгдээрээ хүсэл бүхнээ шивнж биелүүлээрээ тийм ээ. Хүсэл бүхэн биелэх болтугай. Тэгээд 17 онд илүү эв нэгдэлтэй бие бинийгээ хайрлаж, ойлгож, дэмжиж, уучлж чаддаг ийм монголчуудын төлөө бас энэхүү хундгийг барья. За төлөө сайн сайхны төлөө баярлаа. Өрсөнд баярлаа. Маш их баярлалаа. Шинэ он хаяанд ирлээ. Хүслээ бодоорой. Эрхэм үзэгчтэй нэвтрүүлгийг маань шимтэн үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ирж байгаа шинэ он болол танд аз жаргалыг авчирна, амжилт бүтээлийг авчирна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. Брэнд тавилгууд таны бидний орчин үеийн амьдралыг хөглөнө. Шинэ зууны шилдэг сонголт Лили Америк мебелийн дэлгүүр шинэ жилийн баярыг тохиолдуулан гэрээх тань чимж танд баяр хөөр авчрах газруудаа 30%, мөн бусад бүх төрлийн тавилга аксессуар гэр ахуйн бараандаа 10-30% хямдрал зарлаж худалдан авагчдаа бэлэг барьж байна. Утас 89 38 38 89 38 38. Ирч хүч гол сайхныг бэлэглэгч Хано. Европын хөрснөөс таны ширээн дээр. Өнөөдрийн өөдрөг тав тухтай амьдралын эхлэл Лили Америк мебелийн дэлхийн шилдэг чанартай брэнд тавилгууд таны бидний орчин үеийн амьдралыг хөглөнө. Шинэ зууны шилдэг сонголт Лили Америк мебелийн дэлгүүр шинэ жилийн баярыг тохиолдуулан гэрээх тань чимж танд баяр хөөр авчрах газруудаа 30%, мөн бусад бүх төрлийн тавилга аксессуар гэр ахуйн бараандаа 10-30% хямдрал зарлаж худалдан авагчдаа бэлэг барьж байна. Утас 89 38 38 89 38 38. Уян нүнжиг амттай өрмөц сайхан Монгол салаад. Бид таны аз жаргалын эрч. Өнөөдрийн өөдрөг тав тухтай амьдралын эхлэл хоол хийж явахдаа ч юм уу хажууд нэг гоё ингээд ярилцаад ингээд байж ах хүн байл аюу гоё идэг. Илүү тэр хоол маань одоо юу гэдгийг амттай гэх юм уу эсвэл тэр хоол хийж гэр цэвэрж явах явцсан тий ямар ч төвөггүй маш хурдан цагийн гэсэн хурдан болчдөг. За одоо ингээд усаа тавьсан. Усаа буцлангууд хоёлаа спагеттиг хийгээд уг нь бол юу карбонаранд шүү дээ тий ийм нарийнхан гомингоос илүүтэйгээр нөгөө бүдүүн хэрцэн одоо лавшаа
шиг хэрчсэн гомн илүү гоё идэг байхгүй. Тэгээ тэр харин жоохон юм шарсан хэлбэртэйч байдаг. Тийм уртаараач байдаг тий. Тэр илүү тохиромжтой юу? Тийм тэр илүү гоё тохиромжтой байдаг. За тэгээд салаатаа бол яах вэ? Тэгээд салаат бол бүр үнэхээр ингээ би зочин ирэх гэрч зочин ихээр энийг хийчдэг. Энэ хоолыг идэх бай. Яа тэгэл бүх зочид маань үнэхээр дуртай байдаг. Тэгээ хамгийн гол нь маш хурдан болдог. Хамгийн хурдан л хоолтой. За тэгээд мэдээж материал олдохгүй гэсэн зовлон байхгүй тийм шүү дээ. Бүр хажуудлынхаа байрныхаа хажуудлын супермаркет руу орсон ч гэсэн яг энэ бүгдээрээ байж байгаа. Би ч 10 жил тахта их тийм шаргуу дайчин бүр ингээл энийг би заавал энэ дээр би хамгийн онцгой байх хэрэгтэй. Би энэ дээр гэл нэгдэг байсан. Тэгээд нөгөө Японд очиод би сурсныхаа дараа нөгөө японочууд чинь бас хүнийг аяйгуу сайн хүмүүжүүлж чаддаг хүмүүс ч нөгөө дур зоргоороо авирлагч гэдэг юм уу те эсвэл хит их одоо тийм юг бас одоо сайн сайхныг өгч чадчихвэл ер нь энэ хүн болсны л одоо бахархал юм л тэгэл. Одоо би заримдаа хүмүүс бичиж одоо дандаа л сайн уус гэх явж явах юм бүр шизороод хэлдэг. Шизор хөшөлтэй яг хүн илүүтэйгээр их хүн болсноороо ч гэдэг юм уу те. Үр хөвгттэй болсноороо ч тэр гихүү юу гэдэг эсвэл 34 нас хүрснийхүү. Илүүтэйгээр одоо боломжлол одоо бусдад тусалж явах нь бол одоо өөрийнхөө одоо замыг засах төдийг үр хөвгтийнхаа ч гэсэн замыг засах бас тиймтэй холбоотой юм болоо гэж авиг боддог болсон. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Янта. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл мэндийн ундаа артишок. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Ивент тэтгэгч байгууллага Shop Mongolia. За эхлээд эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй артишок ундаагаараа дайлчи. Хөгсөвдгийг бас задлж байна. Начаас гоё өнгөтэй юм. Хөгсөд бас гоё өнгөтэй өмд дууртай. За ингэж. За cheers. Ямар гамтай. Би чамд бас дахиад хөгсөд аягаа тавьчихсан. За ингээд энэ манд болжийг энэ хооронд нь юу хийх вэ гэхээр зэрэг. Надад хийлгэх юм байл хийлгээрэй явчлаарай. За баг үгүйтэй ер нь бол ингэдэг шүү дээ. Би айгүй сонин төрлийн хүн. Ингээд гэрээ цэвэрлж явахдаа ч юм уу дахин баярлсан сэтгэлээ илэрхийлж байна. Тэгээ би одоо бас бодоол хэлээ тэднийг бас нэг баярлуулчих юмсан гэл бодоол хэлдэг. Тэгэл ерөнхийдөө бол бас баярлуулмаар хүмүүс бол үнэхээр их байна. Одоо тэгээд ямар ч лсэн санаж явхад бүтэн хүмүүсийн ач тусыг те сэтгэлдээ хадгалж явхад нэг өдөр харилах өдөр нь ирэх бахаа л гэж би хувьдаа бодсон шин. Магадгүй тэгэл өдөр болгоныхоо үйл явдлыг өдрийн тэмдэглэл хөтлөх юм уу? Угаасаа тэгсэн. Тэгээд нөгөө одоо тэднийг бас нэг ном болгож гаргах бодолтой байгаа. Тэрийг яагаад ном болгож байгаа юм гэхээр зэрэг яг тэр номыг уншсан хүн те зүгээр эндээс одоо юу гэх юм одоо гархуулаг болдог хаач хийсэн аа гэхдээ энийг уншсан хүн ямар нэгэн байдлаар те хүн өөрийнхөө зорилгын төлөө те юу ч хамаагүй зоригтой ялангуяа залууст бүр нэг зориг би тэр юугаа номныхаа нэрийг яг бодоод амлаа зориг дагаад шимэр гэдэг нэр өгч юмсан гэж бодоод байгаа. Гэхдээ бас хүмүүстэйгээ ярилцчихэж болно л та. Энэ бол шар буурцгийн тус хамгийн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүний нэг. Шар буурцгийн тус нь асар их амин дэмийг өөртөө агуулдаг. Ийм л учраас хүнсэндээ өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөг юм. Таны бэлтгэсэн хоолыг улам амттай тижээлэг болгоно. Янта тусыг амар мөрөнд байрлах өөрийн талбайд тусгаалan тарьсан шинэ буурцгнаас гаргаж авсан. Шар буурцгийн тус Янта хүн бүрийн эрүүл зөв амьдралын баталгаа. Өнөөдрийн өөдрөг 5 тухтай амьдралын эхлэл Лили Америк Мэблийн дэлхийн шилдэг чанарт нэлээд сайн дарагдсан байсан. Тэгээд сая сонгуулиар бол бас тэр нэг багын бас нэг жоохон чанарууд маань сэргсэн. Гэтэ би өөртөө их баяртай байгаа. Тэр нь болохоор муу хор шар биш. Үнэхээр сайн хүнийг тэр хүсэл тэмүүлэлтэнд хөтлж чаддаг те хүргэж чаддаг тийм одоо юу учраас би бас энийг бас гараад ирсэн их баяртай байгаа. Тэ нөгөө төгөөр болохоор бас сурч мэдэх юуг сурч мэдэх ёстой гэдгийг аюулгүй сайн тод олцсон. Тий тэгээ юугаа өнгөлөх ёстой, юундаа илүү одоо тий анхаарах ёстой гэдгээ бас
чамгүй олоод авчлаа л гэж би хараад байгаа л да. Тэгээ би болохоор юу гэж бодсон гэхээр хүмүүсийн юу гэж шүүх нь хамаагүй. Миний үнэхээр юунд зориод байгаа юм те. Энэ бүгд өнөөдөр биш юм а гэхэд хизээ нэгэн цагт хүмүүс танигдах цаг нь ирнэ. Одоо л хүмүүс яг өөрөө өөрсдийнхээ ам юугаар ингээд ярьжлээ гэдээ би орхисон байсан л та. Тэгээд сонгуулийн кампанид ажиллаар манай бас юунд ажилласан манай тойргийн иргэд маань айгүй хөөрхөн сүултээ бүр ингээд би ч нөгөө толгоогоо шаад одоо яаж мөнгө болно одоо яах вэ энийг яах вэ гэл ингээд тэгж байгаа юм чи тийх үед айгүй хөөрхөн ингээд нэг 6-7 машинтай тэр машины жолооч нар ингээд за өнөөдөр нэр дэвшигчтэй ингээд бид нэр хандив болоод юу яа өөрсдөөсөө мөнгөө гаргаад бензиний хийгээд явъя гээл те. Тэгэл нөгөө 100-аад хүмүүс чинь өнөөдөр бид нэр өдрийнхөө хоолыг өөрсдөө юу яа гэл энэ бол бүр үнэхээр намайг бүр өстө маш том юмд хөтлж ирсэн л та. Тэгээд бүх одоо компанид ажилласан залуучууд одоо бас ухуулагч